57 төмөр зам компани 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үүсэн байгуулагдсан. Төмөр замын суур бүтэц, барих, ашиглах, тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүн засварлах чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын төмөр замын мэргэжсэн инженерийн компани юм. Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Улсынхаа эдийн засгийн тулгуур, хөгжлийн зүтгүүр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. 57 гашуун сухай чиглэлийн 233.6 км төмөр замын төсөл. Монгол улсад анх удаа 1-р зэрэглэлийн уулзваргүй хүнд даацын 1 жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай тохиолол холбоо, хориглолын систем, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг төмөр замын бүтээн байгуулалтын чиглэл бүрт шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн 57 гашуун сухай чиглэлийн төмөр замыг ашиглалтанд орууллаа. Тус төмөр замын тээвэрлэлтийг 2022 оны 9-р сарын 9-ний өдөр эхлүүлж 2023 оны 5-р сард төслийн суур бүтцийг байнгын ашиглалтанд оруулав. 57 гашуун сухайд 57 зүүн баян чиглэлийн төмөр замын холболтын 21.9 км зам. 57 гашуун сухай чиглэлийн төмөр замыг 57 зүүн баян чиглэлийн 416.1 км төмөр замтай холбох 21.9 км төмөр замаар холбох төслийг хэрэгжүүлв. Үүний үр дүнд гашуун сухайд бомбд Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдож, Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс руу төмөр замаар тээвэрлэлт хийх боломж бүрдсэн төдийгүй Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд төмөр замын 2 дахь гарцыг нээлээ. Гашуун сухайд шилжүүлэн ачих терминал. 57 бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос шилжүүлэн ачих боломжтой талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цагийн үйлчлэгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай гашуун сухайд шилжүүлэн ачих терминалыг барьж байнгын ашиглалтанд орууллаа. 57 нүүрс ачих логистикийн төв. Өмнөг аймгийн цогц цэцгийн сумын нутагт байрлах 57 нүүрсний бүлэг ордын талбайд бүрэн автомат ажиллагаатай гал тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих инженерийн байгууламж бүхий 57 нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтанд орууллаа. Монгол Улсын засгийн газар 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө гашуун сухайд ганц мод бомбын хил дамнсан төмөр замыг барьж дуусгахаар тусгасан нь замын үүд ирээн бомбоос хойш 70 жилийн дараа хийгдэж буй Монгол, Хятад, Аз, Европыг холбосон 2 дахь гарц болж байна. Гашуун сухайд ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтыг Эрдэнэс 57 хувьцаат компани санхүүжүүлж 57 төмөр зам компани захиалагчийн хяналт хэрэгжүүлж гүйцэтгэгчээр бүгд найрамдах Хятад ард улсын талаас төмөр замын барилга гүүрийн угсралтын CRCC корпорац шалгарч Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо компани ажиллаж байна. Тус төмөр зам нь 19.5 км урттай, нарийн цэргийн 10.8 км, өргөн цэргийн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэмэл урттай, 9.4 км урт гүүрэн байгууламжтай, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Гашуун сухайд ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт нь төмөр замын дээд, доод бүтэц, гүүрэн байгууламж, эрчим хүч, гайл, хөлийн хяналтын тоног төхөөрөмж, барилга байгууламж, тохиолол холбоо, стандарт, автозам гэсэн 8 багц ажлаас бүрдэж байна. Гашуун сухайд ганц мод бомбын хил дамнсан төмөр замын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 25% гүйцэтгэлтэй, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Төслийн талбайд 746 инженер техникийн ажилтан 237 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд 2027 оны 4-р сард ашиглалтанд оруулж туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гашуун сухайд
ганц мод бомбын хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтанд орсноор нүүрсний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж, тээврийн үн 3 дахин хямдарч, Монгол улсын 1 жилийн экспортын орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 Америк долларт хүрэх тооцоолол хийгдсэн байна. Мөн тус бүтээн байгуулалт ашиглалтанд орсноор цаашид Монгол Хятадын шивээ хүрэн сэхээ, бичигт зүүн хатавч, ханг мандал хэлийн бомбууд төмөр замаар холбогдох нөхцөлийг бүрдүүлнэ. 5 толгой төмөр зам компани